Сайн байцгаана уу үзэгчдээ, Impress Man мэдээллийн сайт та бүхэндээ боловсролын тэгш бус байдлын талаарх цуврал нийтлэлүүдийг хүргэдэг. За тэгвэл бидний дундад улсын болон хувийн сургуулиудын англи хэлний хичээлийн агуулга болоод багш нарын ур чадварыг харьцуулан хүргэхээр зорилоо. Бид энэ хүрээнд улсын сургуулийн ахлах болон дунд ангийнхнаас дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Хувийн сургуулиудын хүүхдүүд 1-р ангиас англи хэл үздэг гэж байгаа байхгүй юу? Харин улсын сургуулийнх болохоор 6-р ангиас үздэг. Бүр Монгол хэлний хавьлын тгээ заасан байдаг. Тэгэхээр яг энэ тал дээр та нарыг ямар бодолтой байна вэ? Ер нь хэр шудрах санагдаж байна? Ер нь бол шудрагс санагддаг. Тэгээд ер нь бол яг үеийнхээ хүүхдүүдээс англи хэлний төвшнгөөр амар бага байдаг. Тэгээд заавал гадуур өөр сургалт идэрч суухгүй бол ер нь бол айгүй боломжийн бус. Шудраг гэхээсээ илүү яг нөгөө нэг төлбөртэй сургууль гэдэг үүднээсээ яг нэгдүгээр ангиас нь үздэг баг гэтээ. Хичнээн одоо улсын сургууль 5-р ангиас үздэг ч гэсэн чанартай үзвэл ууг нь бол 5-р ангиасаа үзсэн зөв. 1-р ангид дүнш нөгөө хүүхдүүд Монгол үсгээж мэдгүй, Монгол үгээж бичиж чадахгүй байхад нь яг англи хэл орж байгаа. 5-р ангиас нь ууг нь бол орхон зөв гэж би боддог. Гэтээ чанар бол үнэхээр улсын сургуулийн англи хэлний төвшин бол үнэхээр муу байдаг байхгүй юу? Хувийн сургууль нөгөө мөнгө их авдаг. Тэгээд мөнгө их авдаг болохоор ингээд баг эхнээс нь үдсэний дээр юм болов гэж бодож ирсэн. Тэгээд бас ингээд хобби гэх сургуулиудын ингээд хүүхдүүдийн харахаар ингээд англитэй амар сайн. Тэгээд би болохоор ингээд өөрөө англитэй жоохон муу байж байгаа. Тэгээд ямар нэгэн дугуйл идэрт явж иж англиээ сайжруулсан. Тэгэл хувийн сургууль чинь хувийнхаараа гэл илүү мөнгө төлж байгаа юм шударгал та. Манай сургуулийн яг онцлог гэх юм бол 2-р ангиас яг нөгөө гүнзгийрүүсээ хэлээ судлаад явдаг байгаа. Эхлээд гүнзгийрүүсээ хэлээ судалж байж ерөнхийдөө бол 5-р ангиас англи хэлээ үзэж явдаг. Ер нь бол яг хувь хүүхдээс өөрөөс нь хамаардаг. Жишээлбэл одоо 4 жилийн арай эрт заасан байлаа гэд ер нь бол нэг сургалтын бол нэг ялгаа бол гарахгүй байх. Ягаад гэвэл хүүхдүүд англи мэдлэг ер нь бол яг сургуулиас авдаг нь бол жоохон зөв. Та нарын яг одоогийн англи хэлний төвшин ер нь хэр байд юм бэ? Одоогийн англи хэлний төвшин гэх юм бол ер нь айгүй муу штэ. Одоо нөгөө хүүхдүүд хуваараа те өөртөө нөгөө бие дааж эсвэл нөгөө нэг сонирхлоороо ч юм уу тэгж сурахгүй бол яг нөгөө нэг сургуулийнхаа юуг дагаад хөтөлбөрийг дагаад багшийнхаа зааж байгаа хичээлийг дагаад зөвхөн яг тэр хөтөлбөрөөр явах юм бол үнэхээр муу. Бүр үнэхээр муу. Ер нь бол анхан шатны баг мэдлэгтэй байдаг. Чиний Адилхан шатны. Яг дундуул юм уу та? Одоо 9-р ангид яг дундуул жоохон мууч, жоохон тийм дундуулах. Англиний төвшин би гайгүй гэж боддоо шүү дээ. Нэг pre-intermediate гэдэг. Одоо би pre-inter дээр нь л явж байгаа хта. Яг би IELTS-ийн 6 оноотой байхгүй тэгээд нэг ер нь сайн. Би бол өөрийгөө яг алтан дунд ажил гэж боддгийн. интермедиат. Тийм интермедиат гэсэн үг. Англи хэлний оноотой юу? Одоо 100 IELTS ер нь бол өхөд бэлтэж байгаа. Багш нарыг чинь заах арга барилын хувьд Нөө нэг яг сүүл бас ер нь бол амар сайн ордог гэж бодож байна. Гэтэ нөгөө present simple эдэргээ тэдрэг амар олон тавтаад тийм болохоор нэг баян нэг юм татаж ороод хар нэг амар нэг сайжраагүй. Тэгээ тавтлаханд л явсан та. Англи хэлний багш нарын чадвар бол бас аюу муу штэ. Ерөөсөө ингээд нөгөө нэг одоогийн хүүхдүүд чинь интернет хамаагүй хөгжсөн. Тэгээл ингээд баг багшаасаа илүү байгаад байгаа байхгүй юу? Багшаагаа баг хичээл суух дурггүй болсон те. Хинхэн ингээд өөртөө баг юмнуудаа мэддэг болсон. Ойлгохтой юм заадаггүй болохоор за багш юм чинь ингээд өөртөө сураад өөртөө баг багшаасаа илүү төвшөнтэй. Багш нар нь ч гэсэн тэрийг баг мэддэг болсон. Тэгээл нөгөөний гайгүй сайн хүүхдүүдээс юм асууж чаддгүй ч юм уу те. Нөгөө шалгалтын дээр илүү сайн авдаг эсвэл нөгөө нэг хоорондоо ярилцах тиймэрхүү юм болохоор нөгөө хүүхдүүд нь багшаасаа илүү сайн байгаад ангууд багш нар нөгөө нэг юм илж чадахгүй. Тэгээ ерөнхийдөө тиймэрхүү байдаг. Ер нь бол маш муу. Англи хэлний багш нарын хувьд үнэхээр чадваргүй байдаг уу? Тий буруу хэллэг заадаг ч юм уу тий. Тэгээд ер нь бол чадвар муутай байдаг. Багш нарын арга барил бол мэдээж олон жил заасан сайн багш нар байгаа. Гэхдээ дамаа улсын сургуульд олон хүүхдэд ордог болохоор яг хүүхэд болгонтой тулаад харьцаад ээж чаддаггүй. Тэгэхээр хүүхдэд ямар асуудал тулгарч байгааг ерөнхийдөө бол багш нар сайн мэддэггүй байх. Тэгэхээр ерөнхийдөө хувь сурагч ч гэсэн өөрөө багш ч гэсэн ер нь бол айл талаасаа сайхан хоорондоо нүүр тулж уулзаад асуудлуудаа хэлцээд хичээл зүтгэл гаргавал арай үр дүнтэй болов гэж бодож байна. Нэг үг мөгөө жоохон буруу уншаад байдаг талтай. Тэгтээ гайгүй. Манай багш нараасаа хамаараа тэгээд яг өөр заах арга барилаас нь хамаарал тэгээд
ойлгох нэг ч ойлгохгүй нэг ч. Яг анхан суурийг бол үсгийн зааж хэлэхгүй бол яг ингээ үсгийн мэдтэйгээ ячих юм бол бас амар буруу юм лээ. Одоо хувийн сургуулийнхаасаа илүү одоо юуны сургууль нь улсын сургууль нь одоо нэгээс 6-аас сурж байгаа болохоор яаж ч утсан байхгүй. Бараг одоо 2-3 дугаар хувийн сургуулийн 2-3 дугаар ангийн хүүхэд одоо 12 дугаар ангийн хүүхдийн англи хэлний мэдлэгтэй байдаг. Тэр нь жоохон муугай. За сурагчдын хэлж байгаагаар бол тэдний англи хэлний хичээлийн агуулга хувийн сургуулиудын хичээлийн агуулгыг бол гүйцэтгүүг хэлж байна. За хувийн сургуулиудын хүүхдүүд бол төгсөөд шууд оноо аваад гадагшаа тэтгэлгээр сурах боломжтой байдаг бол улсын сургуулиудын сурагчид төгснөхийн дараа заавал англи хэлний сургалтанд өндөр зардлаас сурах шаардлагатай болдог. Багш нарын хувьд гэвэл ур чадвар заах арга барилын хувьд мөн хувийн сургуулиудын багш нарыг бодвол тааруу байдаг гэдгийг мөн хэлж байна.